Сайн байцгаана уу? Цайхан сургуулийн 7 ангийн сурагч Пүрүсүрэн байна. Би утсан дээр шувуу гэдэг зохиолыг уншсан. Зохиолчийн нэрийг Пиксов гэдэг. Энэ ном бол байгалийн амьдрал, газар, тэнгэр, ус ой мод. Бидний амьдралын сайн найз нөхөд болох шувуу, ан амьтан, шавж дагсны тухай. Энэ төрөл бүрийн амьтны зан авир, тэд амьдрах орчинтойгоо холбогдох гайхамшигт холбоо. Бие биетэйгээ хэрхэн харьцах тухай зохиол юм. Уг номонд цахилгаан дамжуулах шугам дээр суусан өрөв тас бүрэгдийн гуниг төвлийн тухай гардаг. Онгон байгальтай зөрчилдөх хүний зөрчил бидний харсаар байтал өсөн нэмэгдэж бид түүний жишээг газар сайгүй харж тэдгээрийн тухай эргцүүлэн бодох хэрэгтэйг энэ номын гол санааг тодорхойлон илтгэж байгаа юм. Шувуу ан амьтныг ажиглах усны дүлгөөн урсгал болон ойн гүндэг нуугдмал амьдралыг унших нь сонирхолтой байсан. Зохиолын нэгэн хүний сониуч зан хөдөлгөж хүний амьдралд байгаль хичнээн их ач холбогдолтойг түүнийг хайрлан хамгаалах юутай чухал болохыг ойлгуулахад тусалж хүн өөрөө бас байгалийн бүрэлдэхүүн хэсэг учраас байгальтайгаа заавал ухаалаг зохицолд амьдрах ёстой гэдгийг ойлгуулахад тусална. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.